та В вирустэй байж байгаа Д-тэй болсон байна гэх. Тэгээд онцлуулсан чи ерөөсө хатуурлын зэрэг 4-р зэрэг тэгээ В-тэй Д-тэй тэгээд алаа тасаад амар өндөр 4 сар 5 сард 2 дараалал хаалгаанд ороход зүгээр л тэр наркозны хор морыг үнэхээр сайн гаргаж байна. Өдөө би одоо 55 настай хүн шүү дээ. Тэгэхэд бол 2 удаа бүтэн наркозонд ороход чанга шүү дээ. Тэгэл зүгээр ингээд маргааш нь 2 хоноо зүгээр сэмбэлзээл юу ч болоогүй юм шиг ингээд хүмүүс гайхаад байгаа юм чи. Айгуу сайхан байна. Ийм хүн таглагаанд орчоод өстой нүүр царай чинь гоё үед гэдэг. Тэгээд зарим хүмүүс ингээд амин чанарын уурга уужгаад болцсон гэдэг байхгүй. Та болоод хэрэггүй. Тууштай л хэрэгэл. Тууштай хэрэгэлжээж л үр дүндүр наад ч өстой айгуу сайн би ямарсан. Манайхны тойр үргэлж байгаа хүмүүс бүгд хэрэгжилж байна одоо. Хүүхдүүдтэй хүртэл хүүхдийн уургийг авч өгöd өвөл ханаа төрөхгүй өстой сайн ингэж байгаа юм чи. За би 2021 оны 101 хөдөө увс руу явж байгаа замдаа 2 амраас зэрэг цусалдаад хөдөө амарчаад эргэж ирээд ажиллаа хийгээд байжсэн намар бүр ядраад болдгоо буй сулдаад үүргэлээд ажиллаа хийж чаддгүй. Тэгээд имлэг ороод үзүүлсэн чинь та В вирустэй байж байгаа Д-тэй болсон байна гэх. Тэгээд онцлуулсан чи ерөөсө хатуурлын зэрэг 4-р зэрэг тэгээ В-тэй Д-тэй тэгээд алаа тасаад амар өндөр тэгээ 2 удаа имлэг твтээд тэгээд ерөөсөө сайн болж өгдөг. Тэгээ нэг таньдаг хүн жижиг ногоон уургийг өгсөн байхгүй нөгөө бөөр чулуутаа бас хажууд нь элэг бөөр 2 хавсарчаад яваадсэн. Тэгээ бөөр чулуутаа байгаад хянаад явж ийн гэж жижиг чулуу хинаа явж ийн гэж тэгжсэн чинь ихчээ та энэ уургийг эдний энэ уургийг айгүй сайн гэдэх ингээд надад хүн өгсөн юм би бол одоо надад хэрэглэх шаардлага болцсон гэдэг өгсөн аахгүй жижиг уург. Тэгээ уусан чинь би айгүй гоё болоод ирж байгаа аахгүй. Тэгэн гут нь би ногооныг томыг аваад уугаад ирсэн. Тэгээ даргааны тэр салбарын та 100% цэнхрээс нь уувал зүгээр гэд 100% цэнхрээс нь уугаад ууж эхэлсэн байхгүй ер нь. Тэгээд сая 12 сараас хойш миний энэ бөөрийн чулуу бүр томроо 4.1-тэй болоод хүндэрчээд цусаар шигээд бүр уураг хаяад. Тэгээ эмч надад уураг хий гэж бичиж өгөөд дээрэс нь эмээр уу гэж бичиж өгөөд алийг ч уугаагүй. Зөвхөн л өөрийнхөө уургийг нэмээд өдрийн 3 болгоод ууцсан. Тэгэл дахиад шинжилгээ өгсөн чинь зүгээр гарч байгаа юм чи. Уурга нөхцсөн байгаа юм чи. Амар хурдан нөхчин. 200-300 нэг жижигхэн 250 мг-тай юм аваад тарин тэр чинь эдийн засагт их чинь бид нар 360 мянгаар энэ уурга аваач сар хангалттай уучж байгаа байхгүй ганцаараа. Сар уугаал тэгэл дараа сар дахиад би ерөөсө нэг удаач таслаагүй яг 3 жил ууж байна. Нэг ч удаа таслаагүй. Нэг сарч тасалд, нэг хоногч тасалж үзээгүй. Энэ саяхан би нэг за үр дүнгээ нэг үзээ та 4-р зэрэг гэсэн хатуурлын зэрэг 4-р зэрэг гэсэн үзээ та гэж сая би элэг төв дээр очиод хатуурлынхаа зэрэгийг тодорхойлуулсан чинь 3-р зэрэгтэй болсон байсан. Тэгээ сая би үнэхээр сайн амин чанарын уурга үнэхээр тэгээ энийг хэрэглээд үр шал дөөр нөгөө унтаж шүн унтахгүй заримдаа бүр шүн унтахгүй байсаар гад ажилдаа явдаг энэ төр тийм айгүй хэцүү мэдрэмжтэй байсан. Тэгээд одоо айгүй сайн унтаж амардаг тэгж ядарна гэж байхгүй. Ерөөсөө л нэг л зүгээр ингээд баргалж гүүгээ явчих гал байгаа юм шиг. Тухайн үедээ элэгний хатуурлан 4-р зэрэгтэй хүрсэн байхдаа алаа тасаад өндөр хоол унддах айгүй дургу. Ерөөсөө л хүчээр нэг аяг хоол идэл тэгэл хоолнд их дургу болчт юм билий. Тэгэл одоо аваа гайгүй ингээд зэрэлтэнд бороод гисэн чи одоо л юу ч хамаагүй идчих гээл энэ төр гам алдчих гав байдаг. Би гэдэс дүүрэлт айгүйх байсан. Айгүйх гэдэс цорцгонд дүүрээдсэн хэвлээ мэвлүүгээр усцалт энэ төр явагдаагүй байсан. Тэгээ нэг хамраас зэрэг нөгөө цусаалталт нь тэгэл ер нь үе жоохон ингээд даралт ихсгээр гарчих гад байдаг байсан. Одоо бол гайгүй. Одоо халуун нар маранд халж малахгүй бол гайгүй. Айхтар хүчтэй эм тариа хэрглэжсэнээс амин чанарынхаа уургийг хэрэглээл хоолныхоо дэглэмийг бариад тахад бол ерөөсөө би бол идэгнэ. Би одоо бол эв ирүүл болно гэж бодож байгаа.